За ганц хөвгтэй бол хавгдэрч би Боёо усан 1993 онд төрсөн. Тэгээд ам бүлд олуулаа. Одоо Баянгар аймгийн 4-р багт эхнэр нэг хүүхдтэй хамт амьдардаг. Би анх энэ үйлдвэрт болохоор үйлдвэрийн туслахаар ирсэн байгаа. Туслахаар ирээд би туслахаар 8 сар ажилласан. 8 сар ажилласныхаа дараа би тушаал твсэд оператор болсон байгаа. Эндээ би болон үйлдвэрийн мастер, үйлдвэрийн менежертэй болон уурхаан хамт олонд бүгдөөнд нь баярлж явдаг. Мөн ээлжийнхэн хамт олон ч гэсэн намайг тусал дэмждэгт нь баярлдаг. Манай ажлын хамт олон бол их хоорондоо найрсаг, эвсэг, биеиндээ тусч, биеинд анхааруулах хандлага бол маш их байдаг. Одоо чи энэ дээр ингээ унцхуу, чи шатан дээр ингээ унцхуу, ийшээ орох, энийг хараараа гэж биеиндээ маш их анхаарал тавьдаг. Тийм учраас бидний одоо үйлдвэрт аюулгүй ажиллах хоног гэж бид одоо уурхаа даяар ингээд зарласан байдаг. Биднийх одоо удахгүй 1 жил болох ч байгаа. Тэрэнд бол одоо манай хамт олон нөгөө ээлжнүүдийн хамт олонны ч гэсэн уур амьсгал ч гэсэн би ингээд нөлөөлж манай үйлдвэрийн маань ингээд аюулгүй ажиллагааны хамт одоо хоног ингээд 1 жил болчихгоо би маш их баяртай байгаа. За харин аюулгүй ажиллагааны талаар бол хүмүүр өөрсдөө ингээд ухамсарлаад хажуу одоо орчинныхан аюулгүй ажиллагааг ингээд хараад ингээд аюулгүй мэдээлэх хуудас гэж байгаа. Тэр болгондор ингээд бичээд аюул болгоныг ингээд арилгаа явбал хүн болгонд бэртэх, гэмтэх ямар нэгэн асуудал бол гарахгүй гэж бодож байна. Жишээлбэл манай уурхаан үйлдвэр дээр бол байнга бид нэр аюулгүй мэдээлэх хуудас гэдэг зүйлийг бичдэг байгаа. Тэр бүх зүйлийг уурхаа даяар өвч гэсэн хэрэгжиж байгаа гэж найдаж байна. Аюулыг арилгаж нам дарж байгаарай гэж уриалж байна.